За сайн бацхан уу. Sweet Bubble Tea podcast-ийн маань дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд та бүхэнтэйгээ бас өөрийнхөө хамгийн сайн найзтайгаа ярилцахаар бихи миний биенд суусан байна. Ганцаа миний биеинд сууж гин. За өнөөдрийн битүүрийн ярилцах сэдв болохоор найзын үнцэн гэдэг сэдв байгаа. Тийм, айгу гоё сэдв гэж бол би бодож байна. Бас нэлээд битэр гүн явах хаа. Өөртөөс найзууд болохоор ингээд яг өөртөө хомбоор тэр найз гэж ямар австай ингээд битэр хоорондоо гоё ярил гэж бодсон. Бид хоёрын хувьд гэх юм бол найзлаад бас айгу олон жил болж шүү дээ. Тий. За юу яа? 10-11 тэгс найзлсан баг. Чи 11 настай байсан гэвэл би 13 настай байсан бэл мүү? Тий, одоо бараг 10 жил болж байгаа. 10-11 жил болж байгаа шүү, тий. Үгүй 10 жил яваад тэмдэх юм уу? Хүүшээ өөмөгөө мартцсан явж штэ хоёул. Йой, хурц ойгүй явж байгаа нас. Сони юм аа нэрээ. Тэгэл тэр жоохон бахасаа найзлал тэгэл одоо жоохон том болоод явж ин тээ. Харин тий. Жоохон том болоод гэхгүй юу? За тэгвэл найзын зүгээр нэг ийм асуултаар эхлэж бодсон юм аа. Тэр нь юу вэ гэхээр ер нь найз гэж ямар хүнийг хэлдэг вэ? Ер нь чи ямар хүнийг найзаараа сонгодог вэ? Эсвэл зүгээр сонгохгүй байж байгаад угаасаа цаанаасаа л найзтай болчдгоо. Тэр талаараа манай сонсогчдод хоёулаа хуваалцъя те өөрсдөө бодлыг. Тий. Тэгвэл эхлээд би өөрийнхөө бодлоо хэлэхэд яг хуу найз би бол ингээд найзуудыг амар тийм гол хүмүүсийн тоонд ер нь оролдог байхгүй юу? Угаасаа ямар ч хүнд хийдэг байх. Ер нь гэр бүлийн дараа орох хүмүүс гэж ер нь би зөвхөн хувьдаа тэгж боддیں۔ Яагаад гэвэл бид нар заримдаа гэр бүлийнхэнтэйгээ мэдээж бүх юмаа хуваалцж ярина. Гэтэ тэрнээс цаанаас ярихгүй зүйлүүд гэж байгаа штэ. Одоо сайн ярилцаж чаддгүй тэр болгоныгоо найзуудтайгаа ярилцсан. Тэгээд яг хуу найзуудыг сонгох тал дээр бол ингээл багадаа шууд ингээл найзлал одоо хоёулаа ингээл найзлаа явсан байгаа штэ. Тэгэл олон жил өнгөрсөн ч гэсэн ингээл найзлал. Гэтэ ер нь яг хуу том болоод бүр ингээл 20 гараал нэг 20 гарсан юм шиг. 20 гарч байна. За тийм ер нь ингээд 19 сар 21 22 хүрээл ингээд явах тусам найзуудыг ингээд за хоёулаа найзлая гэл ингээд явахад илүү жоохон хэцүү болдог юм санагдаад байгаа байхгүй юу? Танил ихтэй болдог. Гэхдээ яг ингээл тийм сайн найзыг олох жоохон хэцүү. Яагаад гэвэл бүгд өөрсдийн хийх юмтай болцсон. Тийм би бол тэгж одоо гэтээ яг үнэхээр яг заавал яг найзаа сонгоно гэхээсээ илүү цаанаасаа ингээд найзууд болцдоггүй гэж бас байдаг баха. Би бол тэгж боддог. Тэрэнд бас яг олон жил найзласнараа ч бас байдгүй бах гэж бас боддог заримдаа. Яг л хэдэн жилийн өмнө бас ингээл найзуудтайгаа бас л яг одоо тэгээ та нартай дотн байдаг уу яс байдаг учраас би бол тэгж боддог. Тий. Чи юу гэж бодож байна? Ер нь найз гэж яг хин яан дээ. Найз нь болвол ер нь багаасаа айгу тийм бусдаас тусгаарлагдмал тийм зожиг өссөн байхгүй юу? Би жоохон бахта 3 настай хахта нэг байрны найзтай байж үтсэн. Тэгээ байрныхаа найзтай гарч ингэ тоглолдог заяа. Тэгээд миний намана гэдэг охин тэгээд бас нэг охин бас нэрийг мартчихээ. Тэгтээ тэр охин жоохон царай мата заяа. Тэг би жоохон царай арч нэслэгсэн. Юу? Тэр хөөрхөн охин байвал ингэ найзлдаг заяа. Тэгээд тэр миний нөгөө нэг нэрийг санахгүй охин яана одоо бүр нэрийг санахгүй байна. Аюу царай мата охин санахгүй. Тэгээд бид гурав ингэ найзлдаг заяа. Тэгэнгүүт нэг охин маахгүй тэр нь Амирлан гэдэг. Ингээд тэр сүлдээ ингээд нэмэгдээ ингээд бид дөрөв найзлах болж байгаа хгүй. Бид дөрөв найзлах гэж хаад. Ингээд бид дөрөв ингээл өглөөс ирээл ажилдаа юм шиг гэрээсээ гараал тоглодог. Тэгэл ер нь тэр үчиг гадаал өмждөг байсан. Тэгсэн чинь бид дөрөв дээр бас нэг юм хүү ирэхгүй юу? Тэгсэн чи тэр бас амар царай матай заяа. Найснаас тэр бүр амар дургу.
Ааха. Амар тэгж найзлдаг байсан. Яг анхны найзуудаа би яг тэгж санаж байна. Тэгээд миний нөгөө нэг амирлан гээд найз болохоор юу агаад би ингээ 3 настайгаа штэ гадаа тоглож өмдөндөө шийдсэн баггүй юу. За. Чи намайг хөтлөө гэрлөө оруулаа за амар том хүн шиг аавраа ингээл очингоо хүү охин чи өмдөндөө шийдлээс өмдийн салчаа гаргаад авъя. Амар гурмаас тий. Тэгсэн миний өмдөг салангуудаа буцаж авч гарч бардаг ус. Тэгээ анхны найзууд маань бол яг тийг санагч. Гэхдээ яг чи бүрэн тухайн саваагүй байсан болохоор тэгэл би Солонгост амьдарч байсан хгүй. Тэгээ Солонгос руу явбал салбаатсарсан. Одоо хааны үеж явдгийг мэдэхгүй ямар ч тайч байдаг л ах. Тэгээд байдаг өөртөө тэмжээвэл сайн уу. Бихи байна. Тэгээ дараагийнх нь болохоор ер нь эмнэлэгт айгу олон жил байсан хгүй. Тэгж яхта нэг эмнэлгийн найз мэдд бол байсан. Тэгэл гэтээ ихэнхдээ нь бас нэг найзлахгүй нэг охинтой ч амар найзлж мэддэг байлаа. Тэгээ би Солонгост амьдардаг гэсэн гэсэн шүү дээ. Тэгээ наа Монгол болохоор хүн болгон намайг амар сонирхдаг. Тэгин тэг. Тийм тэгээд бүгдээрээ найзлахад ирдэг. Тэгэл найз нь айгүй ааш матаа тэгэл найзлахгүй гэл. Тэгээ тэрний дараа болохоор сургууль орлоо. Тэгээ сургууль орсон гэсэндээ яг үнэлгээд ингээд надаа найз гэдэг хан байхгүй заяа. Өөр л ангийн хүүхдүүд гэж байгаа. Би ерөөсөө бараг 4-р анги хүртэл хүнтэй найзлж үзээгүй сургууль орсноос хойш. Тэгээ 4-р анги таньдаг л. Тэгээ 4-р ангиасаа өөрөөс ихч найзтай болохгүй юу? Өөрөөс нэг 5 6 ихч найзтай болоод. Би тэгээ тэрнээс өмнө бас үеэл ахаш нартаа бас нэг ойр дотнойсэн. Гэтэ мэдээж найз нар биш штэ. Тийм гэсэн мөртлөөс тэгээ найз нь байхыг амар хүсдэг. Гэтэ тэд нар хийж намайг найз гэж боддгоо. Тэгээд тэр үедээ болохоор яг өөрөөсөө 4-5 насаар 5-6 насаар ихч хүмүүстэй найзлж үзсэн. Гэтэ ягаад ч юм уус ихч гэдэг бол ихчлээд нь шүү дээ. Нэг тийм ялангуяа нөгөө нэг насны ялгаа жоохон байсаад аюу гардаг л. Яг 20 гараад байгаад. Тэрнээс чи 4-р анги байсан гэх. 9-10 ангийн хүүхдүүд юм уу тий? Өсвөр насны юм шүү дээ. Чи мөр бага анги юу вэ? Тэгээ яг би яг 8 дахь ангиасаа яг чамтай нийлж эхэлсэн байхгүй юу? Чамтай би нэг юм надад байхгүй юу? Би сургууль тахта чамтай бүр найзлахыг амар хүсдэг байсан заяа. Гэтэ ингээ ойртож зүрхэлдэггүй. Яа та. Окей. Яагаад гэвэл ингээ нэг соно чи ингээ сайн нэг найзлахгүй санагдаад байсан заяа. Ингээ жоох хэлцэнтэй ч юм шиг нэг тийм юм энэ очиод ингээ найзлыг гэвэл ингээ надтай чараг тоож найзлахгүй байх төө гэ. Гэтэ яг ингээл харьцаал найзлаа үзсэн ч юм бүр дотоод хүн шал өөр хүн байсныг би бүр олж мэдчихэж байгаа юм чинь. Гэтэ айгүйсэн хүн болгон намайг дандаа тэгж ярьдаг байсан шүү дээ. Амар их сантай гэж боддог байсан гэж ярьдаг заяа. Айгүйсэн би тийм их сантай л харагддаг байсан бах та. Тийм тэгэхээр дотоод хүн нь бол бүр шаал өөр амар хөөрхөн. Тийм шүү дээ. Айгүй нээлттэй шүү дээ би явгна. Өвгөн. Тийм тэгээ яг найзынхан бодлоор бол найз гэдэг хүн бол хүний амьдралд би сая хэллээ шүү дээ. Өөрөө үе мөч болгонд ингээд гарч ирж идэг. Тэгэхээр тэр гарч ирсэн үе мөч болгон дээр байсан тэр хүмүүс нь одоо хүртэл байна уугүй л үгүй шүү дээ тий. Тэгэхээр би эндээс юу гэж харж байгаа гэхээр найз гэдэг бол миний бодлоор өөртөө итгэдэг тэгээд өөрөө ч гэсэн итгэдэг тэр хүнийг хэлдэг байх. Тийм учраас тэр нөхөрлөл одоо хүртэл үргэлжилж байгаа юм болов уу гэж бодож байгаа байхгүй юу? Тийм үнийг л би ер нь найз гэж бодож байна. Би яг өөрөө итгэж чаддаг. Тэгээс надаа итгэж чаддаг. Тэгээ би бидээ итгэж чаддаг. Хөө яг зөвхөн нэг тал нь итгэл нөгөөх нь нэг сүртэй юм ярихгүй. Одоо магадгүй чи зөвхөн ингээл нууцаа хариул юм хариул яваад байгаа. Хүн чинь чамаас жоохон юм нуудаг ч юм. Тийм байвал яалтчгүй цаанаас нь мэддээд байдаг тий. Яг хоёулаа хоёр биендээ гоё итгэдэг. Тий. Тэгэхгүй ингээд би биендээ итгэдэг хүмүүс чинь дотроо нууцтай болно, тэгээд түшигтэй болно. Тэгээ өөрөөсөө гадна өөр хүний нууцыг хадгалж сурдаг. Тэр бас гоё мэдрэмж. Тэг амьдралын одоо би хэдий урт удаа наслаагүй ч гэсэндээ тодорхой хэмжээнд насны мөчлөгүүд маань таарсан найзуудаас минь бол айгүй цөөх хүмүүс үлдсэн.
Тэгэхээр урт хугацааны турш те магадгүй би биндээ итгэж чаддаг хүмүүс найзууд болоод шалгараад үлдэх юм болов гэж би бодож байна. Тэгээ гол нь итгэлийн даадаг гэх юм уу? Одоо зүгээр би нэг итгэж болно шүү. Гэхдээ би биний итгэлийг бас аягүй сайн даах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээ найз нь бол юу штэ? Найзыг бол ер нь бол сонгодог. Бүр яг сүүлийн үед бол бүр яг ухамсартайгаар сонгож найзалдаг. Хамгийн гол зүйл нь юу гэхээр надтай хэр ойрхон үзэл бодолтой байна те. Бүр эсрэг хүмүүс найзууд байж болдог л баг те. Миний хувьд болохоор хэр намайг ойлгох боломжтой, хэр надтай ойрхон хүмүүс байна гэдгийг би ихлэ хардаг байхгүй. Тэр нь ямар хүмүүс бэ гэхээр би өөрөө жоохон нээлттэй, тэгээ тоглоом хийдэг хүн штэ. Тэнгүүд миний тоглоомыг дааж чадхаар хүн байна уугүй гэдг нь хамгийн ихтэй чухал байхгүй тий. Би ингээд тоглоом хийх болгонд нөгөөт нь гомдоол янз бүр болоод байвал би бас найзалж чадахгүй. Тийм болохоор яг өөртөө адилхан хүнийг адилхан ч яг өөртөө ойролцоо занч нэртэй хүнийг хайх гэж хичээдэг юм шиг санагдчих би. Тэрээс яг өөрөөс маань ингээ өөр зан чанартай хүн байх юм бол ер нь их удаан хугацаанд найзлаад хөрлөөд чаддаггүй айгу хэцүү санагдаад байдаг. Яг тэгвэл хүнд нөгөө таалагдах гэж амьдрах гэж хэцүү шттэ ер нь тий. Заавал нэг найзтай энэ зүйл юу ч бол тий. Энэ зүйл юу ч бол гэж бодоол элний найзаа таалагдах гал яана ингээл өөрийгөө цэнээл амьдраад ах угаас хэцүү. Тийм болохоор л өөрөөрөө байж чадхыг минь хүлээж авч байгаа тийм хүн л одоо яг миний найз болж чадна гэж бодож байна. Ирээдүйд найзтай болвол тэг яг юу адаг л да. Их сургуулийн найзуудаас байсан л да. Тэг яагаад ч юм нэг тийм ойр татан болж чадаагүй. Тийм яг түрүүний миний ярьсан шүү танил болоод үлддэг тий. Тийм зүгээр л танил болоод үлддэг. Жишээлх юм бол ингээл би чам нэг юм ярьдаг заяа. Би их сургуультай нэг охинтой бүр үнэхээр сайн найзалж байсан аахгүй. Найзлах ч байх те. Найзлах гэж эхлэхгээл те. Тэгээ миний хувьд бол за ер нь бол ингээ илүү дутуу зангуу гайгүй ах юм даа гэж харсан. Тэгээ бүгтэн нэг семестрийн турш бид хоёр ингээд бараг бүх хичээлээр хам сууж байгаа байхгүй юу? Хамт суугаад хамт юм байл. Тэгээл би тэр чигээс хаврын семестрээс тэгээд 100 бол амарсан. Тэгээ 100-аа ерөөсө холбоо засарсан. Тэгээ намар нь үрж ирээд тэр ингээл үе сайн юм уу гэж уулзаал. Тэгэл гисэн чинь ягаад ч юм яг намар 9 сарын 1-ээс биш би одоо тэр найзыг батсан ба штэ. Тэр найз маань надад ерөөсөө тагиж хитээж ярих болсон штэ. Тэр энэ юу ч болоогүй заа ерөөсөө тийм эрүүл уруул юу ч болоогүй. Самаас энэ зам дээр чдаг те. Тийм тэгэхээр ерөөс найз болохооргүй юм бол тэгэл угаасаа тэгэл болчдөг юм лээ. Болгүй юм лээ гэхгүй. Тэгээ тиймэрхүүн дээр л нэг хичээгээд тааг бол боддгоо тэгэл орхицсан. Би сая ингээд чамайг ярьж байгаа тас ингээд бодож байгаа байхгүй юу? Ингээд найзтай байхын бас хамгийн гоё одоо давуу тал нь гэх юм уу? Тийм гоё мэдрэмж нь гэвэл хэцүү зүйл тохиолдоход нэр найз нь байгаа штэ. Би тэр найзтай ингээд очиод хэлчихье гэдэг юм уу? Тийм бодол ингээд төрдөө штэ ер нь бол. Хэцүү байж байгаа үедээ нэрээ тэрнтэйгээ очиод юм ярьчих гэдэг юм уу? Тэ одоо жишээ нь би одоо чамтай ингээд очиод нэрээ бихийд очиод ярих гэдэг юм уу те? Тэр боддог байхгүй. Тэгэхээр нэг жоох ингээд сэтгэл доторх ингээд хөнгөрөөд тэгээд ирдэг. Бас яг найз гэдэг чийсэн ингэ хэлсэн шүү дээ. Би найзыг бол сонгодогоо гэд. Би бол яг эхлээд сонгохоос илүү найзалж үзтiin заяа. Тэгээ үзээд ингээд ер нь бол хил хязгаар ер нь тавьдаг болсон гэх юм уу? Тэгээд бараал ялгаагүй нөөшөд boundary тавьчихдаг. Хэрвээ энэ хүн надтай ингэж хандах юм бол би ерөөсөө энэ хүнтэй ер нь их найзлаад хэрэггүй байна гэж бодно гэд дотор ингээд нэг юм бодсон байгаа. Тэгээ нөгөө найз маань яг миний одоо хүсээгүй хин цаашийн яг намаа жоо үл хүндэтгээд байгаа юм шиг тийм зан чанар ингээд гаргаад тийм байдаг штэ. Хүнд мэдрэгддэг штэ. Тэгэх юм бол би ингээл за явах уу гэд ингээд байгаад тахгүй шууд харилцаагаа таснаа л гэсэн. За яг эхлээд хэлж үзнэ. За дараа нь ингээд жоохон зайгаа авч үзнэ. Тэгээд бүр болохгүй байх юм бол шууд харилцаагаа тасна. Тэр бол хамгийн зөв. Тэр нөгөө нэг boundary тавих тухай тий хил хязгаар тавих тухай бол яг 1-2 жилийн өмнөөс л хитрхи ингээд бүх юмд нь итгээд ингээд цагаагээд татсан хүн олон ингээд жоохон давардаг штэ тий.
Тэгэхээр би ийм их хүлэн шүү. Энэ чинь хүлэн шуурахгүй шүү. Эсвэл чи найз байж чинь бас арай л ийм биш шүү гэдэг ингээд шууд нүүрлүү нараад бас хилчих нэг зүгээр юм лээ. Тэгэхгүй тэгээл дотроо бодоол нөгөөд хүний ойлгохгүй л байж ил нөгөө нь улам ингээл давардаг ч юм уу тийм байдаг байхгүй юу? Зарим найзууд. Нэг ашигладагч найзууд байна мөнгө төгрөгөөр ашигладагч найзууд байна. Янз бүр ингээд сэтгэл санаа гарч ингээд тоглодогч найзууд байна. Би бас яг энд байж ахтаа нэг Америк найзтай болохгүй юу? Яг өнгөрсөн жил үгүй ерөн бүр анх Америкт ирж байхад намайг усны бодол дээр тосож авч байсан найз байсан. Тэгээ явт нөгөө яг шинэ газар ирсэн хүн чинь ингээл болох найзтай болъё гэл тэр найзтай айгуу ингээл бол ингээл Америк соёл мөл юмч бол тэр хүн намайг нэг жоохон мөнгөөр ашиглах гэдэг ерөөсөө. Дэлгүүр ороод ингээ хамт юм аваад явж яасан нь нэг чипс өрцөн явж ин зөө. Тэгээд тэгснэ ингээ тэр чипсний $4-5 байдаг ч юм уу тэгэнгүүт би карта марччихээн. $5 чиний төлж тийхүү гэл. За яг нэг ганц удаагийн нэг юм байж болно гэдэг бүр дандаа тэгээдсэн. Тэгээ би бол шууд харилцаагаа ер нь баг за таслааг үлдээ одоо хаа нэг холбогдсон гэхдээ бол нэг найз гэж хүлэн зөвшөөрдөггүй. Ер нь найз нэг 2-3 за нэг 2 байхад л 2 жинхэнэ сайн найз байхад л хүн тэгээд болт юм лээ дээ. Тийм штэ. Би одоо чиний ярьсан кейсүүдийг сонсохоор тэр хүмүүсийг л найз гэж аль хэлмээр байгаа байхгүй юу? Тий. Яг найз гэдэг үн цэнийг алагдуулаад байгаа юм шиг одоо яг санагдаж байгаа байхгүй юу? Яг. Би сургуульд нэг охин манай сургууль шинээр шилжиж ирээд тэгээ тэр охинтой нэг найзалгүй л байсан л тэр охин надтай ингээд жоохон юм яриад тэнгүүд би мэдээж цаашаа маш ихгүй штэ тэгэл за гайгүй охин мэн да гэж бодоод найзлал явчихсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь миний мөнгийг хулгайлж ирсэн штэ. Би бараг тэр охиныг авсан гэдгийг би ингээ мэдээгүй л дээ эхэндээ. Гэтэ би ингээ бүр 2-3 удаа би мөнгө хулгаад алчиж бүр яг тэр охиныг гэж мэдэж байхгүй яа гэх юм бол дандаа яг тэр охинд уулсын дараа алга болчихдог. Айгуу санаа. Айгуу азар нээхгүй. Тэгэл би бүр айгуу гайхаал гүнээр бас ийм хүмүүсээс байдаг юм байна да гэж бас бодож байсан. Тэг бас юу гэдэг те үгүй нэг хорт зуршилтай найзуудаас айгуу хэцүүтэй ер нь. Тэдрэг одоо найзууд гэх юм уу мэдэхгүй л байна л та. Зүгээр л янз бүр юмдаг уруу татдаг гэх юм уу. Тийм. Чиний хэрэглээд үсчээ, чиний хийгээд үсчээч. Би зүгээр хийгээд булаа л штэ. Илгээд идэг хүмүүсээс байдаг те. Тэр бол жинхэнэ бидний л сонголт тэр нь яг санаагийн түрүүний хэлсэн шиг. Яг тэр хүнтэй найзлахгүй. Өөрөө чинь үнэхээр тэр мөрддөг тэр зарчим үнцэнтэй чинь нийлэхгүй болсон л тэр гэж бодчих. Тэгэхгүй бол тэгээд бас тэгээд надад бол бас тийм хорт зуршилтай найз нөх байдгүй байсан юм байна. Өнгөрсөнд ч гэсэн одоо ч гэсэн ер нь тийм тамхи мэгтдэл арх мархуудаг тийм найзууд ер нь бараг байхгүй. Гэтэ сайн нэр мөнгө гэснээс манай нэг ангийн хүүхдээсэн байхгүй манай найз. За ингэ ярьцлаа гэдэг яана. За тэр найз маань оршлаарай. Гэтэ би үнэхээр тэгж боддог байхгүй юу? Миний хуцыг хулгайлцсан за. Яана. Бид нар бүр ингээ багаас нэгдүгээр ангиас эхлэн найзалж байгаа шүү дээ. Яг хоо өөрөө бол заамаа гэжлээ тэрнээс хойш би тэр тухаас хөхөө болцсон л доо. Одоосан хаяа ярьдаг гинэ хаа нэг чат жилд 1-2 удаа. Тэгэхээр бид нар ингээ хоорондоо тийм сууз ойр татна биш. Тэгэл та нэг ангийн хүүхэд нэг дотн юм байгаа штэ тий. Хичнээн тийм биш ч гэсэндээ тэнгүүдээ 9-р ангиуд миний утсыг хулгайлцсан. Яа, тэгэл яах ч аргагүй юм даа тэ надлж бодолж чадахгүй болохоор тэгэл. Тийм. Нэрэмс. Чиний бодлоор чи ингээд одоо хүнтэй шинээр найзлаа гэж бодох юм бол хамгийн түрүүнд ямар үйлдэл гаргадаг гэж өөрөө бодож байна? Би ер нь нээлттэй байх гэж хичээдэг. Ингээл гоё ярилцах гал ер нь их асуулт асуугаад өөрийг ингээд сонирхоод байгаа хүн жоохон татагддаг гинэ. Тэгэнгүүт би ингээл жоохон чи нэрээ ямар мэрэгчлэр сурдیں۔ Тэ танай гэр чинь хаана гэдэг ингээд амар сонирхол тэ. Хоёул ингээд хаяа нэг уулзаж юм ярьж ивэл тэ гэл ер нь жоохон тэгжл ярьдаг.
Тэгээ тэр хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлж чинь тэрийг амар ажиглаад тэгэл. Найз нь бол яад шүү дээ. Ингээд би найзаа сонгодог гэжсэн шүү дээ. Тийм. Би зарим хүнтэй найзлаа даа гэж бодонгуудаа хамгийн түрүүнд хийдэг үйлдэл нь зүгээр бэлэг өгдөг шүү дээ. Би аюу олон хүмүүстэй тэгж Манай найзлажсэн. бэлэг өгнөстэй. Харин бэлэг үдтэй. Тий. Бэлэг өгөх авах гоё үнэтэй бэлэг авах туртай байдаг гэсэн шүү найзаа. Нэрээ манай багт тэгэж хэлсэн шүү. Та нар ингэ те. Одоо хайрын хилэнд бэлэг хүмүүсийг битгий буруугаар ойлгоо. Тэр хүмүүс та нараас үнэтэй бэлэг авахыг хүснэ. Яагаад гэвэл тэр хүмүүс чинь та нараас хамгийн ингээд хамаг сэтгэлээ зориулж тэр бэлгийг өгж байгаа учраас гэсэн шүү. Тийш дээ танаа багшилсаа гоё. Би ингээд жишээнүүдийнхэн болвол би ингээд чанцаатай найзлах гад гэснээс чанцааны зүйлт өгчээс юм аа. шүлийн тэмцээнд орлоо. Тэгээд хой битээр ерөөсөө найзлах байсан те. Ер нь зүгээр мингийн зүг мэдээлээд гэстэй шүлийн тэмцээнд ороод тэгээд манай 2 дугаар орон орчиж. Уран жүрэг яруу байлаа. Ямар шүлийн тэмцээн лээ. Тийш ямар шүлийн тэмцээн биш. Нэг тийм ямар ч нэг тэмцээн байсан. Дүүргийн тэмцээн лөө за. Хой би 8 дугаар анги манай хүн чинь 4 дугаар анги лөө. За 5 дугаар анги байсан шүү. За. За 5 дугаар анги гэсэн юм байна. Би нэг 6 дугаар анги алгасаад орсон шүү 7 дугаар анги руугаа. Тэгээ таарсан шүү дээ 7 8 гээд. Тэгэл гисэн чинь би тохойд Солонгос руу төр авчаад ирсэн байсан. Тэгэл гисэн чинь чанцаа Солонгос гинэ. Чанцаа шүлгийн тэмцээнд ороод чанга авсан гэж байна. 2 дугаар орнд орсон гэж штэ гэл. Тэгэл тэнгүүт нь би уусаа тэрнээс өмнө энэ нэстэ гайг авах мэн да гэж бодчихсахгүй юу. Тэнгүүтээ шууд за яаж ямар очоо хойлоо шууд найзлыг эсвэл шууд юм ярих чаа сайн ший гэж бодонгота захиа ичээд те захиа ичингүүтээ зөвлөлтөлөө юу лээ нэг бидний зөвлөлтөөс тэнгүүтээ өөдөө шууд өгөхгүй заяа зүгээр ингээд бид хоёр дотор байранд амьдэрдэг байсан тэнгүүтээ дотор байрных нь өрөөлн оронгота орных нь дэрнийхэнд ор хийсэн шүү дээ сайн драматик aalтай дэрээ нэгээл харсан чинь нэг юм захиа хөдөлгөөний зүйлт байсан. Надад амар гой санагдчихсан. Тэр захиа нь одоо хүртэл надад байгаа. Тий одоо хүртэл нэр одоо хүртэл байгаа. Би бол бүр имийг амар хадгалдаг. Тэрнээс урт айгүй эвгүй юм билий. Ингээл хаяа арай миний дэрэн доргүй юм хийсэн биш үстэйгээ байх тэрэ амар тийм гойртолттой онгоолгоод. Тэ заяа. Би ихтэй часаа бүр амар сандж часаа ингээл тэрийгээ ингээд харчаад миний өгснийг харчингуудаа гинт манай өрөөлө өсөрч орж ирээл заяа. Би бол өсөрч баярлаа. Ямар гоё юм бэ. Би тэр чи юу ч болоогүй тэрвэрлдээ аль тэгэл найзлаад хийж авчих. Яа би тэр их хөвгөлтэй байсан. Ингээл хойлоо амиа орлох уу гэл ингээл цонх мохон дээр авирал ингээл хөл мөлөө цонхоор гаргаж үзээл. Тэр нэг хүндээ нэг амиа хорлохоор ч давхар ирсэн. Зүгээр 2 давхар. Тэр манууд эвгүүтнэ. Нэр толгой хугалж магадгүй л. Толгой хаах шүү найзаа. Үгүй ихтэй заяа. Яа нэ юу ч яриад байгаа. Тэгтээ тэр амиа хорлтыг жоохон засаад ярьчаа ингэс юм аа. Тэр ягаад чи нэм ороод өсөр нас өгтөө. Нэг хаяа эм орд нь штэ. Тэгж жагаад дотор байрандаа л эсийн чаавас. Тэгээд хойл амиа орлох гэлээ. Тгий. Шууд шийдчихдэг тэр дараа. Шууд шийдээ. Ямар цэлэт юм бэ? Шууд шийдэнгүүтээ ингээл цохоор өсөрчдөг байхгүй. Тэр яг өсөрчсэн нь хойлоо эсвэл жоохон үтгэ. Тэгээд цохоор өсөрчсэн гэсэн чи энэ нэр хэр өндөр юм бол гэж би бинээс гал хойлоо үтгөө ингүүтээ сүрөөгөө очингодоо шалын мод авчраа заяо. Цонхоор гаргаад доотлоо цогтөг байхгүй. Тэгсэн чи тэр нугасаа нэг крашин дээвэрчл юуны дээвэрлээ. Тэг нэг юмны дээвэрээсэн. Дээвэрсэн те ийм байрхан байж ийм байрхан байж тойлоо өсөрчгөө. Яа солиорж агаад өсөрчээгүй юм тэгээд Тэгэл нэг бүр зинээс өсрөх гэж бодоог л хата тий. Тийм зүгээр тоглоо. Тэгмээ би чиний хөл чин таарч гин үү гэд би чамаас асуусан чи таарч гин. Одоо л асрагч их орж ирэнгүүт шууд ордогоо өсөрөхгүй шууд доош наал өсрэн штэ гэл. Юу ч амар санагдав.
юу бүр амар санаж байгаа зү. Яа тэгжээс штэ. Амар хөвгчлээ. Тий. Тэгтээ ингээд 10 хэдэн жил найзлах та ер нь муулцж байгаагүй те. Нэг тийм Тий, ер нь бүр тийм амар гүнзгий сүртэй ойрол муулж хасчаад байгаа юм. нэрийн Тий. би дээрээ болж байгаагүй те. Тэр нэг Тий, удаа ерөөсөө нэг тэгж. найзыгаа айлах гэж муудалжсэн худлаасаа. Тий. Тэгээ тэгэнгүүт би тийм загалмайг яваачаад шидэ хийсэн чи хугарцсан. Тэгснэ амар муудалж дүүрсгэжсэн гэвэл яана би чинь залуу хугалчлаа гэд. Тэгээд эмээгээр наалгуулчихсан шүү дээ. Тийш дээ. Тэгээ буцаагаад өгчээсэн тий. Тийм буцаага өгчсэн. Яа, амар хөөрхөн мэт юм. Харин Тэгээ одоо ингээд бодоод үзэнгүүт яг тоо хэд ингээд хоёлаа чинь хамт амьдрал, хамт хоол идэл, хамтдаа явж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо ингээд холтчингуудыг тооёг бодгонд бүр аюу гой санагдчих шүү дээ. Одоо нэг 7 хоногч болох нэг тэгж байж үзэх юмсан гэж бодогдгоо надад л. тийм надад тэгж боддог. Яа нэрээ 7 хоног тэгсэн нэг сайхан дотор байрна найзуудтайгаа хонж үзэх юмсан гэж бодогддөө шүү. Тийм. Гэтэ яг хоёлаа совлал явна. Бид ч бас совил мөйл явдаг арчаа тий. Бид хоёр ч бас арчаа тий. Тэрхтээ совил явчихсан шүү. Тийм. Тэр нь том болсны дараа яг нөгөө сэтгэл зүгээр айгуу сайн нэг нэгэндээ дэм болох нь л айгуу гоё юм байлээ тий. Бодоод байна. Тийм том болсон асуудлууд айгуух гарч ирдэг. Тэр тусмаа бас найз нөхдийн харилцаа гинт бас айгуу огцом доошлох ч юм уу шууд харилцаагүй болох юм бас байдаг юм бэ лээ. Төсөөлөөгүй юмнууд бас гинт айгуу огцом ингээ гарч ирдэг. Тэгэхээр ер нь ингээл харилцаа би ингээл найзуудын харилцаа бол ингээл үүрдийнх за хосуудын харилцаа жоох ингээ салж мадлаг найзууд бол арай өөр л гэдэг баг гэж ер нь 2 жил юм тэгж боддог. Тэгээ бодоодсэн чинь ер нь үгүй л гэдэг юм бэл чи тэгж боддог байсан уу? Би бас тэгж боддог. Би ингээд бүр ингээд хүн хөтлөөл найзлан гэж ер нь боддог байсан. Гэтэ яг уу би одоо нэг жоохон эвгүй юм ярих гэдэг л да. Тэрний үхээр би ингээд хүнтэй найзалж агаад тэгээд 2 3 тохиолдолд орол бүр яг тэр хүнийг ингээд найзахаа танаас хасж исэн. Надад туршлага байна надаа. Туршлагч. Тэгэхээр тэр нь яагаад гэвэл ер нь юу л да. Би яагаад тэр хүнтэй ингээд найзалж яснаа ингээд найзлахаа болдог вэ гэхлээр одоо нэг дүрм шиг юм байдаг юм шиг байгаа юм. Би тэр ихтэй сүүлд бодож олсон. Тэрний үхээр ингээд намайг ингээ өөр нь байлахгүй. Масаар гэх юм бол ерөөс нь надад итгэхгүй байгаа тохиолдол. Ер нь болж чадхаа болчт юм лээ. Тэрнээс өмнө бол за жишээлбэл би ингээд дөнгөж 17 8 настай үедээ бол аль болох найзтай болохыг боддог ч байсан юм уу яадаг ч байсан тэгэл тээ. Найзлыг гэсэн болгонтэй ингээд найзгаж хичээгээл тээ. Эний төхрөл өөрт тахгүй, таагүй байсан ч гэсэндээ тэр хүмүүстэй хэнг аут хийгээл тээ. Яг үнэхээр тэр хүмүүстэй хэнг аут хийж байгаа болохоор надад тоохгүй. Мэдрэмжийг төрүүлдэг. Тэгсэмжлээсээ тэрийг нэг тоохгүй за ингээд зүгээр штэ ингээд найзалж байгаа юм чинь гарах хэрэгтэй гэдэг ч юм тиймэрхүү тохиолдол байжсан. Тэгээ 23 тохиолдол дээр бол яг одоо надад 3 тохиолдол байна л да. Яг 3 тохиолдол дээр бол дээр 2 шалтгааны улмаас болол өстой огцом холбоод бол тасалж үтсэн. Тэгэхээр шийдэх гэж бол ер нь жоох хэцүү байдаг. Бас найз штэ, найзалж исэн штэ. Гойгоо цаг өнгөрөөсөн штэ гэж боддог. Гэхдээ ялчгүй үнэхээр итгэж чадахгүй болвол тэгээд хулагаасаа найз гэж нэр зүгөөд яваад яах вэ? Тэгэл ер нь болсон дээр л гэж боддог. Тэгээ нэгэн чийсийн дараа бол нэг тийм харамсдагчгүй тэгэл байдаг араал байдаг. Тэгээ яад үл би жоохон ингээд том болоод юу ойлгож байгаа гэхээр хүний амьдралаас хүн ингээд явдгийм байна. Тэгээ хүний амьдралаас хүн бас ирж болд юм байна. Гэхдээ үнэхээр тэ надад хайртай, намайг ойлгодог, надад итгэдэг хүмүүс надаас хизээж явахгүй мэн гэдгийг би ойлгож байгаа хгүй. Тийм учраас нэг харамсгаа болсон. Тэгээ одоо миний дэргэд байгаа хүмүүс бол яг зөвхөн миний гэсэн энэ нөгөө орон зайд хүндэлдэг орон зайд багтсан хүмүүс л байгаа гэж би итгэж байгаа шүү дээ. Дэмдэж одоо
эргэн тойронд байгаа хүмүүсээ би ингээд ирээдүйд болчих мэл гэж юусоо боддгоо. Зүгээр л одоо байгаа хүмүүстэй айгаа сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөн онцгой харилцаанууд гэл мөнгө булгаасан гэж ярьж штэ. Их сургуулийн найзууд гэж ярьж штэ. Тэд нар бол нэг амар чухал ш намайг ерөөсөө өвтгдөггүй. Яг үнэ. Яг жинхэнэ нөгөө найз гэж бодож явсан хүнээсээ харилцаагаа таслана гэдэг бол бас хэцүүлээд юм билээ. Гэтэ би яг чамд хэлчихсэн сандаг байхгүй ингээд ууг нь би найз гэж бодож байсан штэ гэл ингээл ингэнгүүчи. Жинхэнэ найзын хийх үйлдэл наач юм бишээ. Тэгэхээр яг жинхэнэ найз чинь мунжсэн юм бэрчсэн юм гэсэн утгатай юм хэлсэн байхгүй юу? Ихэд би нэрээ бодсон штэ. Ингээд нэр жинхэнэ найз байсан бол тэ. Тэр найздаа бити хотлаа ярьж байгаарэ гэж би хүмүүст хэлмээр байгаа байхгүй юу? Ер нь бити хотлаа ярьж байгаарай. Нөгөө хүн чинь чамд амар тэгдэг гэж. Тийм зүгээр л яг үннээрээ л бай. Уушлалт гуйх ёстой бол нэрээ бас уушлалт гуйчдаг байгаарэ. Тэгэхгүй тэгээд нэг бардам зантай даа юм уу нэгтгэхгүй нэг тийм уушлалт гуйж чаддгүй найзууд бас байдаг. Ер нь тэгэл хотлоо яриад ингээл өөрөөсөө хариулаад гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Зүгээр шударгаар яг бүх үнэ хэлээл уучлаа гуйж чадахгүй тэгэл хариулаад гэдэг. Тийм уучлалт гуйсан ч худлаагаас гуйдаг хүмүүс бас байна. Ингээл худлаа уучлаарай гэсэн яг тэрийг бодож гуйсан юм уу? Тэгсэн мөртөө хийж байгаа үйлдэл нь бүр амар өөр, шал өөр. Хэлсэн үгнээс нь шал өөр. Тэ. Тэг би бас нэр тэгж би нэг тийм жинхэнэ хайр, жинхэнэ найз, жинхэнэ нөхөрлөл гэдэг зүйл итгэдэг хүн байхгүй юу? Тэнгүүд одоо миний найзаа гэж бодож исэн хүн эсвэл одоо миний хайрлсан нэг хүн те надад үнэхээр муухай зүйл хийлээ гэж бодоход үнэхээр энэ жинхэнэ хайр мөн үү? Энэ жинхэнэ найзын хийдэг үйлдэл мөн үү гэж бодонгуудаа тэр үйлдэл нь хэрвээ үнэхээр жинхэнэ найзын жинхэнэ хайраас гарах үйлдэл биш бол би тэрийг за энэ угаасаа л анханасаа л жинхнээсээ найз биш байсан юм байна. Анханасаа л жинхнээсээ хайр биш байсан юм байна гэж би боддог төрөл юм байхгүй юу? Тэнгүүд төлөв ингээд сурсанаа амар асуудаг. Тийм угаасаа бодоод шаналаад авах юм шаардлага байхгүй болчихсон. За окей. За тэгвэл энэ угаасаа бишээс юм байна. За тэгвэл эргэтгэн тэгэл орхисон дээр юм аа л гэж боддог. Тийм тэгээд хүгийн найзууд ч байна, сайн найзууд ч байна. Хөөрхөн найзууд ч байна. Шавны найзууд ч байна. Тэгээд бүх төрлийн найзууд байна. Тэгэхээр тэр дундаас бол жинхэнэ найзуудыг бол угаасаа чи ингээл хэцүү үедээ бодонгууд хамгийн түрүүнд бодогддог хүн чинь магадгүй чиний жинхэнэ найз байж болно шүү дээ. Тэгвэл хамгийн итгэдэг хүнийгээ төрүүлж бодож ин гэсэн үг байхгүй юу? Надаа ингээл хэцүү зүйл тохиолдонгууд би хамгийн түрүүнд хинт хэлхийг хүсэж ин тэр чинь магадгүй чиний жинхэнэ найз ах гэж би бас бодож байгаа. Ягдгүй л итгэж байгаа учраас. Тийм яг үнэ. Би бас түрүү нөгөө нэг энд ингээл нэг Америк хүнтэй найзлах гал гэж ярьжсэн шүү дээ, тий? Тэгээд тэр чинь өөр хэдэн жилийн өмнө тэгмэд би тэрнээс нэг зүйлийг ойлгосон. Гэхдээ би муухай ярьж магадгүй л дээ. Зүгээр ингээ ховшиг хүмүүс гэд хэлчихье за. Зүгээр нэг тийм хүнд ингээ муухай энерги өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Уулзсан дараа нэг энерги сонирн болцдог. Тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлжсэнээс зүгээр цаан ганцаараа явж байгаарэ. Нэр тэр нь хамаагүй тэр гой ганцаараа сонсон хүмүүстэй нийлээл ингээл стресстэй л явж ийснаас эсвэл сонсон хүмүүст ингээд чадуулаад судлаа сонсоол явж ийснаас зүгээр ганцаараа сайхан ингээ явж идэл яг жинхэнэ гоё нэрхтээ өөрт чинь таарсан хүмүүс чинь гарч ирнэ гэж бол би бодож байгаа шүү. Тийш дээ тий. Энэ хүн таалагдахад хүн амьдраад хэрэггүй дээ. Өөрөөрөө л тагтална. Чамайг өөрийнхөө чинь л ойлгож байгаа бол тэгэл болоо штэ тий. Магадгүй ингээд хоёр өөрийнхөө байдаг хүн байлээ гэж бодъё л та тий. Тэнгүүд би тэр өөрийнхөө байж байгаа хүнийг ойлгохгүй байж болно штэ. Тэнгүүд би тэрнээ заавал найзлах гадах шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? Нэг л би тэр үнийг өөрийнхөө нь ойлгож чадахгүй юм чи найзлж яах юм тийм үстэй. Тэрнтэй адилхан чамайг ч гэсэн өөрийнхөө нь ойлгож чадахгүй байгаа л тэгэл ер нь бол нэг амар зуурлаад ах хэрэггүй л гэж би юм бодож штэ. Энэхдээ өсөр наснд бол айгүй яа гэм аа тий найз бол айгүй чухал байдаг штэ. Ээж аав гэр бүлхээс илүү бүх нууцаа найз нөхөдтэй ярьдаг. Тийм. Тэгэхээр найз дээр нь гомдож мунцсан байх бол ер нь тэрийг эртхэн хэлсэн дээр юм шиг санагддаг юм аа надад л.
би ингэ чамтай ярилцмаар байна. Би чиний энэ үйлдэлд ингэж хонцоо гэдэг. Үнэхээр чиний найз хүн л бол тэр хүн чин сэтгэлээсээ гимшиж чамаас уучлахгүй нь тий. Тэр хүний найзаа байхаа алдчихгүй дээ гэж бодоод нугаал яваад хаар юус харилцаа бүр айгүй хэцүү болох ах миний бодлоор. Тэрний оронд алдчихгүй дээ гэж айхгүйгээр зүгээр л гомдсон гомдол бодсон бодол тэр хүндээ хилээд үз. Тэгээ тэр хүн чи ойлгоод чамаас уучлахгүйгаад тий тэгж чадчихвэл тэгэл болж штэ. Төлбөр илүү ойр татнал штэ. Тэгэхгүй тэгээд улам тэгж чин сэтгэлээсээ ярилцсан зэрэг чамаас голдож байгаа юм бол холбож өстой хүн байна л гэсэн үг. Ахаа би бас тэгж бодож байна. Гэхдээ би бас ингэж боддог байхгүй. Найз нөхдийн хувьд ингээд холбоотой байхнаас айгүй чухал ах. Холбоотой тэгээд найзал нөхөрлж байгаа бол уулзаж учирдаг тий. Би бинтгээ ярьдаг. Тийм байхгүй болол ингээл найзууд гэсэн мөртлөөс хэдэн жилээр холбоо тусраал эсвэл ингээл өөрөөсөө уулзч муулдаг байх юм бол жоохон хүндий штэ юм шиг санагддаг надад л. Би ядаж ингээ юу хийж гин юу байна гэс нэг чамд биччихэд хэрэгтэй л дээ. Нэг 7 утгач ядаж тэ өмхөр зоогүй байдаг. Яг 10 жилдээ оюутан багтаал ингээл яг найзууд бол хажууд байж л байдаг л та. Тэгээд амьдралд гараал ирэнгүүт угаасаа тэгэл бүгд тэр амьдралаа бодвол иш явна шүү дээ. Гэтэ би бол одоо ингээд ирээдүг аяг гэгээлэр төсөлж байна. Хойлынхаа ярьж байгаа зүйл найзын үн цэн шүү дээ, тий. Тэгээд миний дараа бол найзын үн цэн гэдэг бодвол тэгэхээр жинхэнэ найз гэдэгт л хамаарах ойлголт гэж би бодож байна. Тэгээд хоёлаа бол маш үн цэнтэй найзууд гэдгээ юуг харуулж чадах вэ гэхээр хоёлаа хийж байгаа зүйлсээрээ би бинтээ өнгөрүүлж байгаа цаг хугацаагаараа дээрэс нь бас ирээдүйд хоёлынх нь туулах зовлонгоо яаж хуваалцж байгаараа тэр нь бүр үн цэн баталгаажаад юм болов уу гэж бодож байна. Би бас бүрийг тэгж бодож байна. Тэгэл одоо хоёлаа чинь бүү жахандаа найзлаа шүү дээ. Тэгэл өсвөр насны драматай болсон. Тэгэл яг том болоод ирэнгүүтээс депресд ороод дээ. Хоёр талд тэгэл янз янзын туулсан гэрээсээ хол байж үтсэн, бинээсээ хол эдэн жил байж үтсэн. Одоо тийм магадгойлаа эдэн жилийн дараа бүр том болоод ухаантантай суух бах те. Тэгэл ээжүүд болох бах. За тэгэл хуухад хэлгүүдээ энэ ч одоо сууна гэж байна. Хуухад хэлгүүдээ те. Бүр хэдэн жилийн дараа эмээ болгоо. Яна тийм болсон. Миний нэр ч одоо эмээтэй их төхөн дөө. Яа, би ч чам эмээ болгох дулмаагаа гэж боднаа. Ямар. За тэгээ ямар ч тач ингээл эмээ болол те. Хайлаа тайга тулаа лийш тишээ бас дугаалж муугаалаа те. Тэгэл явахыг хүсэж ин да. Тэг ингээд нэг уулзаагүй байж байгаад уулзах, яриагүй байж байгаад ярьсан ч гэсэндээ нэг тийм цаад юм яг хിവэрэ байж идэв штэ. Одоо нэг сар яриагүй байж байгаа ярьсан ч гэсэндээ яриа л идэг. Тэр асаа гоё тий. Тийштэй ерөөсөө өөрчлөгдөөгүй тий. Хинчин л хэрэг миний найз та гэж бодоо. Тэгээ баг нэг өмнө бас бүх юм хамж түгээл ярьдаг уу. Тэр тэгээд энэ ингээд тэгэл. Тий, ерөөс хүндээ санагддаг уу гэсэн үг. Юм тийшүү. За тэгээ хоёлаа баахан л юм ярьлаа. Гоё ярилцлаа. Тань таалагдсан уу гэхгүй юу? Одоо л зөндөл таалагдлаа. Сэтгэл хөдлөл зөндөө ярьлаа. Зөндөө ярихад амар гоёдлаа. Тэгээ хоёлаа цаашдаа өшөө л гоё турсамжуудыг бүтээн гэж найдаж ин да. Би одоо хурд ирэх хэрэгтэй. Би ирээд хоёлаа тийм болоо. Гоё бүтээмээр байна юу? Тийм тэгээд ямар сүлжэлт явъя заяа. Тэгээ. Тэр жаахан 20 гарсан хүмүүс шүү гэсэн. Одоо энэ бас өдөөний нүдүүн дээр уу хатгаал идэв юм. Хайлтаа гой тоол моол үзэл тээ гадар алхаж болоход кофе уугаал тэгснээ ингээд баабл тий уугаал юу кофе би нэр кофе дургу штэ.
тийш бафын дургу. Тэгэл бабл ингээл уугаад барайл гадар энийгээл алхаал явна гэж бодоход надад ч амар гой санагдчих. Тийм тэгэл одоо энэ bubble tea хандаа гэсэнсэл тий. Бабл элбдэрийн дуртай зүйлсийн нэг байгаа. Ялангуяа миний гэхгүй юу? Тий. За. Гоё ялаа. Гэтэ би чам сүүл нэг гоё хөгжлийн асуулт асууад бас гэж бодож байна. За. Чи ингээд 3 секундэд хариулаарай заяа. Яа. За. Яс айж гинөө. Гүй. Чи өөрөө амтантай зүрлэл ямар амтан болох байсан бэ? Амтан. 1 2 За. Туулаа бүргэд юу нохоо. Окей. Эцэндээ үнэнч нохоо. Тэгвэл нохоош хоцчихсан. Гүй. Туулаа бүргэд нохоо юу? Туулаа гэдэг нь одоо хурдан гэж аах та. Эё. Хайлаагаа ингэ төсөөлөөгөө ингэ хүжлээ асуулт асууж заяа. Эсвэл дундуур ч юм уу. За тэгээ 3 секундэд хариулъя заяа. За тэгвэл би чамаас гэс 3 секундэд хариулах нэг юм асуучих. Яна за. Хүмүүс ингээд усанд ороод хийдэг 3 зүйл. Бие угаах, үсээ угаах, үсээ ангишруулах. Яг зөв. Яа. Яг зөв ч яг хүн болгоных үйлдэл. Зарим нь нас ороод юу ч хийдэг юм. Тэр подкастыг юу дуусгах гол болохоо. За тэгээ ингээд дуусгая. За хоёлаа тэгээд ёо бавлтыг авъя дөө шиг зүгээр. За тэгээ би энэ ч авч заяа. За тэгээ. За ингээд дараагийнхаа дугаараа уулзлаа. Пока чиканоя. Bye. Sweet bubble tea.